Та хариулахгүй болон нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Уулзалт болгон эхнийх гэдэг шиг бид зочид болгонтойгоо уулзж байхдаа гүн сэтгэлдээ Монголын төв хүмүүний амьдрал, хүний үзэл бодлын тухай сайхан бүхний хүнд дуулгах гэж 200 дугаарыг та бүхэнд хүргэж байгаа. Бид нэвтрүүлгийнхээ баатар болгон таартай, нэвтрүүлгийнхээ дугаар болгон таартай. Тэгвэл өнөөдөр тэр болохоос одоо хавьгүй илүү гэж бараг хэлж болмоор тийм сэтгэл тогтсон үйл явдал болж байна. Манай өнөөдрийн зочноор та бүхэн нэрийг хэлэхэд баярлах бах. Цэдэнбал Анастасия Сергеевна хүрэлцэн ирж оролцох гэж байна. Инхээр Монголын харатман дуу алдан баярлж байгаа. Тэгээ энэ сайхан эрхэм зочны маань манай нэвтрүүлэгт оролцуулахаар энэ зочноо Монголын сайхан газар дайдад урьдсан гайхамшигтай хүмүүс бол Юмжаагийн Цэдэнбалын галгалзам төрийн бас байгууллагын тэргүүн одоо Батамгалан хүрэлцэн ирсэн байна. Юун тэр бас гуруудаа зочиж байгаа жаахан яри. Баяр хүргэе та бүхэн. Тэгээд одоо хизээд яаж ирвэл зочны тухай үзэгчтэй тавч их танилцуулахгүй юу тийм ээ. За Анастасия бол Монгол төрийг 44 жил удирдах Монголын одоо хагас зууны түүхийг бичлэгдсэн Монголын бүтээн байгуулалтыг удирдсан орчин үеийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны үндэс суурийг хот болгосон үндэс суурийг тавьсан Монгол төрийн удирдагч, түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбалын ач охин түүний хүү зоригоос гарсан юм одоо уламт залгасан юм ач охин байгаамаа. Цорын ганц ач охин. За Улаанбаатар төмөр замын Москва дахь төлөөлөгч Ташпүрийн Пүрбаатар гэж залуу бас одоо манай хөрөнгийн биржийн урлагч захирал Алтан хуй гэдэг хоёр залуу надад хандаад балдаргын ач охиныг Монголд урьж одоо айлчлуулах хэрэгтэй байна. Өөрийнх нь хүсэл бол өөрөө бас монгол хүн учраас буддын бурхны шашинтай хүүхэд юм байна. Тэгээд газар нутагта ялангуяа Улаанбаатарт 2005 онд ирж исэн. Тэгээд ялангуяа өвөөгийнхөө нутагт очиод Увс аймгийн Давсцаманд тэгээ өвөөгийнхөө төрсөн буйр цагаан бураад очиж өвөөдөө зориулж лам нартай очиж ном хурыг, буян үйлдээ, хөгшдгийг хүүхэд одоо амтан баярлуулъя гэсэн ийм зорилготой байна гэдгийг сонсоод манай Цэдэнбал академийн дэргэдэх Юмжаагийн Цэдэнбалын галгалзам төрийн бас байгууллагаас Анастасияг урьяад тэгээд амралтынх нь үеэр ингээд Монгол орныг үзүүлээд ийм ажлыг зохион байгуулж байгаамаа. Тэгэхээр зэрэг үзэгчд маань мэдж байгаа мэдээж хэдэн хоногийн дараа би зочдтойгоо ярилцах болно. Тийм учраас эхлээд би одоо төрийн бас байгууллагын тэргүүн Батамгалангаатай хэдэн хоногийн нэвтрүүлгийн нэг хэсгийг бас авъя гэж бодож байгаа. Зарим зүйлийг бас өөрөөс нь асуухад ч янз бүр байдгийн. Тийм учраас энэ ирээд одоо их сайхан байсан байхаа. Хоёр дахь ирж байгаа гэж байсан тийм. Ер нь хоёр дахь ирж байгаа. Урд нь эрэхтэй бол 20 настай тийм бас л жижигхэн хүүхэд иржтэй. Тэгээд 9 жилийн хойно одоо энэ хүүхэд бол 85 онд төрсөн хөржилтэй. Одоо 29 настай хүүхэд байна. Тэгээд аялал жуулчлалын салбарт ажилладаг. Тэгээд өөрөө бол бас англи, франц, герман хэлтэй. За бас Африкийн бас ганц нэг орны хэлээр ярьдаг. Ер нь бол өвөөгөөсөө бас хүний удам гэж байна шүү. Тэгээд бас их ном уншдаг. Буддын шашинд бол ер нь алдаас бол илүү шүтлэгтэй. Тэгээд мэдлэгтэй юм байна. Далай ламын лекцэнд энэ бурхан багшийн сургаал айлддаг лекц одоо хичээлд их суудаг ийм хүмүүс байдаг юм байна. Тэгээд тэр талаар их мэдлэгтэй энтхийг төвдөд очиж байсан. Тэгээд өвөөгийнхөө нутагт ирээд одоо энэ удаад бол ер нь ингэж тосож авна гэж юусоо бодоогүй юм байна л. Бид бол одоо тодорхой хэмжээний хүмүүст хандаад бүр Монгол улсын ерөнхий сайдад одоо хандаад дэмжээч гэсэн ерөнхий сайд одоо Алтан хуйг маань маш халуун дотн хүлээж авч ярилцсан. Одоо Монгол төрийн удирдагч одоо гал голомтын залгасан ач охинтой бид нар уулзалгүй яах вэ гэсэн байр сууриас мөн одоо энэ төрийн бус байгууллага Юмжаагийн Цэдэнбалын гал голом төрийн бус байгууллагын санаачилсан урьяад авчирж байгаа энэ хүүхдийн зардлыг одоо унааны бүх байх зардлыг одоо босгоход за манай бас засгийн газрын гишүүд тухайлбал боловсрол шинжилгээ ухааны сайд Лувс нэмийн ган төмөр за улсын их хурлын гишүүн Гавайгийн Батхөө эрчим хүчний сайд Мишхийн Сононбэл за тэгээд за зөвхөн энергийн газрын дарга Норын Тэгш баяр за эрчим хүчний зохицуулах хорооны сайн буянгийн Отгон баяр за Нанздын Болтхүү гэдэг Америкт Корнел их сургууль сурж байгаа залуу за Миад үндэсний компаниуд Миад компани, Хүнний Эйр компани манай Чингис хаан зочдуудл одоо хоёр захиралтай за Сувда захиралтай Монгол Костюмс гэдэг одоо энэ сайхан үндэсний дээлийн өртмө хийж өгөөд за тэгээд төр засгийн үйлчилгээний элит бас ивент итгэж олдсон төр засгийн одоо бааз бас машин гаргаж өгөөд ийм өндөр хэмжээнд монголчууд халуун дотноор хүрээлсэн өөрийнх нь сэтгэл бол маш өндөр байх. Монгол хэл хараа шийд яа.
гоё харагдаж байна тийм. Тийм. Тэгээд өөрөө өнгийн сонгуулад тэгээд эрсэн өдрөө бас хэмжээгээ аваад тэгээд өөртөө зогсон юм дээл одоо дөрүүд юудын малгайтай ингээд ойж өгсөн. Тэгээд сумдаа ихч бас их баярлж байгаа бид нар. За би ялангуяа ийм их болцоог олгож өгсөн Монголын ард түмэн энд их баярлж байгаа. Бид нар бол уухантай сонсоод 2 өдөр өсөлж та бүхнийг бас ингээд үзэгчтэй энэ зочноо ярина гэдэг их буянтай хэрэг боллоо. Ялангуяа танд болон танай төрийн бас байгууллагын хамт олон ивент итгэж байгаа хамт олонд бас баярлалаа гэж хэлье. Энэ бол том түүхэн гавьяа л гэж би бодсон шүү дээ. Их гайхамшигтай юм даа гэж бид нар бол 90-ээс очоосоо их залбирдаг шүү дээ монголчууд. Тийм ээ. Тийм учраас үр садын одоо барааг харж сэтгэлийн сонсно гэдэг сайхан бахаа гэж бодож байна. Тэгээд одоо би хэдхэн тооны асуултыг зочинтой ярьж болно тийм ээ. Та хариулахгүй гэж болно. Ясна юу? Та Монголд 2 дахь ирж байгаа. Сколкод Та ирээд хэд хоног? Би Монголд 9 жилийн өмнө 2005 онд ирж байсан. Одоо ингээд нэлээд удаан хугацаа өнгөрсний дараа 2 дахь ирж байна. Ирээд 7 хонлоо. Энэ бол богино хугацаа юм. Надад зорж ирсэн нэг ажил байсан юм. Би өвөөгийнхөө төрсөн буурин дээр очие гэж бодож ирсэн юм л да. Сансандаа ч хүрлээ сэтгэл хангалуун байна. Каков бичлэгийн Монголд ирээд ямар сэтгэлдэлтэй байна? Энэ удаагийн ирэлтээр бүх юм төсөөлж байснаас хамаагүй илүү сайхан байлаа. Бүх талаараа намайг хүлээж авч байгаа байдал, хүлээж авч байгаа төвшин, надтай уулзсан тэр олон хүн, тэдний сэтгэгдэл, жирийн хүмүүстэй ярилцсан яриа. Энэ бүхэн миний хувьд маш гинтийн зүйл боллоо. Энэ бүхнийг эргэж бодож ухаж тунгаах хэрэгтэй болоод байна. Яагаад гэвэл би Москвад төрсөн, тэнд өссөн, тэнд суудаг. Тэнд байхад Монгол орныг сэтгэлдээ бодитоор мэдэрч байхад хэцүү шүү дээ. Зөвхөн энд ирж байж л энэ нутаг орондоо л тэр бүхнийг мэдэрч болно. Тийм болохоор яг одоо миний хувьд гэвэл сайн талаасаа зочирсан байдалтай байна. Увс аймагт маш сайн хүлээж авсан гэсэн байхаа, тийм үү? Би тийм халуун дотноор хүлээн авсанд нь баярлаж балмагцсан байдалтай байгаа. Зарим эмээнээр зориуд микроавтобус хөлслөөд давс цумаас Улаангомд очиж надтай уулзаад дахиад надтай уулзахын тулд эргээд давс цум руугаа явж байлаа. Олон хүний нүд нулимстай байсан. Настайчууд Цэдэн балын зээ охинтой уулзлаа гэж уяраад нулимс унгаж байгааг харахад надад үнэхээр санаанд багтамгүй санагдаж байсан шүү. Тэдний нүдэнд гэрэлтэж байсан тэр чин сэтгэлийн дулаан илчвал өнөө цагт хот газар маш ховор үзэгддэг зүйл. Гэтэл би хотод суудаг хүн шүү дээ. Уучлаарай. Тэр үед өвөөтэйгээ хамт байсныгаа бодож байв уу? Би 85 онд өвөөг Москвад суудаг баснаас хойш төрсөн л дөө. Тэгээд өөд болтол нь 6 жил хамт байсан. Би өвөөгөө санаж байна. Гэхдээ тэр бол баг балчир хүүхдийн дурсамж. Жаахан хүүхэд албан тушаал, зэрэг зэндаа гэж юм мэдэхгүй. Хаана эгэл жирийн амьдрал, хаана улс төр байна гэдгийг ойлгохгүй. Метронд явах, жигүүллийд явах, эсвэл тансаг машинд хамгаалагчтай явахын ялгааг мэдэхгүй. Хүүхдийн хувьд бүх юм тоглоом шиг санагдана. Хүүхдийн сэтгэл ертөнцөөд дэлгээтэй бүх юмыг дүрлийтлээ хардаг. Бүх хүнийг найз гэж боддог. Миний хувьд бол өвөө эмээ хоёр эгэл жирийн л өвөө эмээ байсан. Надад улс төрийн тухай ямар ч ойлголт байгаагүй. Харин өвөөг өөд болсноос хойш сургуульд ороод би улс төрийг сонирхдаг болсон. Би эмээтэйгээ хамт эмээ маань Известия сонин захиалдаг байсан юм. Тэр Известия сониныг уншиж, мэдээ сонсч, дэлхийд болоод Орос оронд өрнөж байгаа улс төрийн бүх үйл явдлыг мэдэж байдаг байсан юм.
Тийм болохоор л надад өвөөгийн тэр улс төр сонирхдаг сонирхол удамшсан юм шиг байлээ л дээ. Харин бага насны дурсамжууд гэвэл хүүхдийн л жирийн дурсамжууд. Би өвөөтэйгээ хүүхдийн эсний хажууд цусланд явж байснаа горшокон дээрээ сууж байсан тийм л юм санаанд байдаг юм. Гэрэл зурагч би. Өвөө надад юм ярьж байсан нь эсвэл би багада өвөөтэйгээ маргаж өвөө настай учраас юм ойлгохгүй байгаа. Харин 3 4 5 настай хүүхэд юмны учрыг өвөөгөөс илүү ойлгож байгаа гэж санан ямар нэгэн сэдвээр маргах гэж оролдож байсан минь санаанд үлдсэн байдаг юм л да. Ер нь жирийн л хүүхдийн дурсамж. Та бага насныхаа тухай ярихгүй юу? Миний бага нас манайх өнөр өтгөн халуун бүлээрээ суудаг байсан тэр байранд өнгөрсөн юм. Өвөө, эмээ, аав, ээж, авгаах бид бүгд хамт байсан юм. Тэр бол өвөөг албан тушаалаас нь халснаас хойш өгсөн Москвагийн төвд байдаг том байр байсан л да. Бид нэг үе тэнд байсан юм. Сэтгэгдэл гэвэл жирийн хүүхдүүдийн сэтгэгдэл. Өвөөтэй, эмээтэй байсан мөчүүд санаанд байдаг юм. Гэхдээ эмээтэй илүү их байдаг байсан юм аа. Яагаад гэвэл өвөөгийн бие нэлээд чилээрхүү байсан. Эмээ өвөөг элдвийн цочирдол хямралаас аль болохоор хамгаалахыг хичээдэг байсан ч өвөөгийн санаа сэтгэл дарамттай байгаа нь мэдрэгддэг байсан. Эмээ өвөөгийн санаа сэтгэлийг эмзэглүүлэхгүй тулд их юм хэлж ярьдаггүй нэг тийм хаалттай орчинд үлгэр шиг зохиомл ертөнцид байхыг хичээдэг байсан юм. Тийм болохоор би ихэвчлэн эмээ, ээж, аав, авгахтай л харилцдаг байсан. Тэр бол жирийн тоглоомл байсан. Гэртээ, гадаа элсэн дээр, цусланд. Өвөө болохоор үргэлж ном уншиж байдаг. Би өрөөнд нь гүйж ороод уншиж чаддаггүй байсан хэрнээ өвөө рүү арсалдаж номыг унших гэж оролддог байснаа санаж байна. Вы можете не стучать. Это название нашей передачи. Посмотрим. Я достаточно открыта, так что посмотрим, какие у вас вопросы. Та өвөөгийнхөө амьдралын сүүлийн жилүүдийн тухай ярихгүй юу? Та хариулахгүй ч байсан болно. Өвөөгийн амьдралын сүүлийн жилүүд маш хязгаарлагдмал хүрээнд өнгөрсөн. Голдвол Москвагийн төв дэх байрандаа байдаг. Хаяа хотоос гарч цусланд очино. Би урд нь сайн ойлгодгүй байж л дээ. Одоо түүх улс төр баг зэрэг судалсан хойно харахад маш хүнд хэцүү нөхцөлд байсныг ойлгож байна. Насаараа идэвхтэй амьдарч ирсэн хүн тэр нь юу ахын хамаагүй. Улс төрч байж болно. Олон нийтийн амьдралч байж болно. Гэхдээ үргэлж олонний дунд ямар нэг юм хийж байсан хүн гинтхэн хоригдоод хязгаарлагдмал орчинд орчихно гэдэг сэтгэл зүйн хувьд ямар ч хүний хувьд маш хүндэлтэй. Энэ бол аимшигтай зүйл. Энэ бол маш хүнд. Өвөөд хичнээн хүнд хэцүү байсныг би бараг төсөөлж чадахгүй байна. Гэхдээ өвөө сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Имэж сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Харин одоо ингээд эргээд бодохоор тэр хоёр маш их зовж байжтэй л гэж ойлгож байна. Таны аав юу гэж ярьдаг байсан? Аав нь бас Москвад суудаг. Бид тустай байдаг л да. Гэхдээ байнга уулздаг юм. Аав манай гэр бүлийн тухай, өвөө эмээгийн тухай, улс төрийн зарим нэг зүйлийн талаар их ярьдаг байсан. Гэхдээ үргэлжил чи заавал Монголд очих ёстой. Болвол хоёулаа хамт явах юмсан гэж хэлдэг байлаа. Аав мэдээж Монголд олон удаа ирсэн л дээ. Тэгээд надад ч гэсэн эрх завшаан олцсон юм. Тийм болохоор миний санаанд Монгол орно гэсэн сэтгэлийг, эх орноо хайрлах хайрыг байнга дэмжиж өвөөгийн ард түмнийхэн төлөө бүтээсэн тэр буянтай үйлсийн тухай ярьж өгч байсанд нь аавда ямагт баярлаж явдаг да. Таны өвөө аавд чинь бас танд ямар нэгэн гэрээсэл үлдээсэн үү? Би тэр тухай мэдэхгүй юм байна. Өвөөг өөд болсны дараа байранд нь эмээ, аав, авгаах гурав сууж байсан юм. Дараа нь авгаах нас барж дараа нь эмээ бурхан болсон. Тэгээд өв нь аавд үлдсэн. Одоо аав тэр айлын голомтыг залгаж аваад байгаа л та. Та өвөөгөө бахархдаг тэр сэтгэлээ яаж илэрхийлэх вэ? Би 9 жилийн өмнө Монголд анх ирэхдээ Улаанбаатар хар хорныг үзсэн юм.
То есть, ну, в основном я Тэгээд гол нь увидела просто Улаанбаатарыг л Улан-Батор. үзсэн. И я уже тогда была Тэгтэл надад их впечатлена, сэтгэл төрж байсан потому юм. что я знала, Яагаад что когда гэвэл дедушка с өвөө эмээ бабушкой хоёрыг сюда энд анх приехали, хамт ирж ну, байхад столица нийслэл была хот бараг л в таком дундад зууны үеийн дүр төрхөөрөө гол средневековом дуу эсхийг состоянии, гэртээ байсан были гэдэг. в основном юрты. И Дараа потом нь за несколько хэрхэн 10 десятилетий жилийн вырос дотор огромный город, төрийн байгууллагууд, гудамж, өргөн мирового чөлөө, масштаба, эмнэлэг, да, с хүүхдийн государственными цэцэрлэг, учреждениями, сургуультай дорогами, дэлхийн хэмжээний больницами, том хот детскими болсон юм. садами, школами. То есть я Тийм была болохоор би очень тэр впечатлена бүхнийг хараад и от өвөөгөөрөө бас деятельности того, мэдээжээ что хэрэг делал мой эмээгээрээ дедушка, и, тэр хоёрын конечно, үйлсийг бабушка, бодож потому что я понимаю, что бахархах я сэтгэл посетила төрж Найрамдал байсан юм. детский лагерь, Яагаад гэвэл би найрамдал посетила хүүхдийн дворец заслан бракосочетаний. гэрлэх ёслолын В ордон этот зэрэг раз я газруудыг явж посетила үзсэн л дээ. в Увс-Аймаке Энэ удаа би детские Увс аймагт сады, школы. хүүхдийн цэцэрлэг, И я сургуулиудыг понимаю, үзээд что вот роль эмээгийнхээ бабушки, гүйцэтгэж байсан она, үүргийг ну, бабушка была миний огромным эмээ помощником өвөөгийн дедушки. маш Вот сайн я их туслагч байжээ воспринимаю как гэдгийг одно ойлгосон. целое, как две части Би одного тэр целого. хоёроо нэг цөм, Каждый, нэг бүрэн они бүтэн оба юмны очень хоёр любили хэсэг гэж Монголию төсөөлдөг юм. и очень Тэгээд хотели хин хин принести Монголд пользу асар их народу хайртай. Монголии. Тэгээд Монголынхаа ард түмэнд Они ач это тустай делали зүйл вместе. хий Это гэсэн так прекрасно, нэгэн когда үзүүр сэтгэлд любящая хөтлөгдөж пара, явжээ да, гэдэг нь они тов тодорхой любят друг харагддаг друга, юм. у них прекрасная семья, Сэтгэлээрээ нийлж и хандсан плюс хоёр они хүн несут бие биедээ хайртай, благо сайхан гэр и бүлтэй, народу. тэгээд хамтдаа ард Это олондоо замечательно, буянтай их үйлс можно бүтээж равняться, явна мне гэдэг очень туйлаас сайхан зүйл юм. Бурхан шишинд нөө. Да. Тийм ээ. С кем вам доводилось встречаться? Монгол ирээд вашего хэн пребывания хэнтэй в уулзав? нашем Монгольском? Каждый мой Өдөр день болгон насыщен би встречами, өчнөө хүнтэй свободного уулзаж времени байна. нет Зав вообще. чөлөө огт Встреч байхгүй. очень много. Маш олон хүнтэй То есть, уулзлаа. начиная с Олон многочисленных хамаатан родственников, садантайгаа чему я нүүр очень тулан рада. учирсандаа их баярлаж байгаа. Также Нутгийнхаа встречалась с олон простыми хүнтэй людьми уулзлаа. в Увс-Аймаке, Увс в разных аймгийн самонах. Давс сум, Встречалась с Наран булаг руководством, сумын удирдлагатай бас Увс-Аймака, уулзсан. Давсамона, Наранбулак Мөн самона. Улаанбаатар И хотод также встречалась с төрийн зарим зүтгэлтнүүдтэй некоторыми государственными уулзсан. деятелями в Улан-Баторе. Каково впечатление? Тэр уулзалтуудад танд ямар сэтгэл үлдээ? Встречи все тэр были уулзалтууд очень бол теплые. маш халуун дотн Моя уулзалтууд первая встреча байсан. была с Миний господином анхны уулзалт премьер-министром, гэвэл намайг Ламхаягом ерөнхий Равиным. сайд ноён Норвегийн И Алтан также хуйг встречалась в Улан-Баторе хүлээж с авч уулзсан. депутатом Арвин. Бас депутат Ариунгойтой Ну и, как я уулзлаа. сказала, я встречалась с чиновниками, Увс да, аймагт болсон тэр представителями уулзалтууд ч гэсэн и төрийн самонов. зүтгэлтнүүдэд Все эти бараалгасан встречи с уулзалтууд ч гэсэн государственными деятелями были очень маш теплыми, халуун дотн прошли в их дружественной обстановке. нөхөрсөг байдалд болж өнгөрсөн. Вашего взгляда. Орчин үеийн Монгол орныг та ямараар харж байна? Ну вот я могу сказать, 9 жилийн что хугацаанд Улаанбаатар хот Улан-Батор так изменился за дотроос 9 нь лет, Монголыг что мэдрэхэд хэцүү сейчас болтол өөр здесь болсон очень байна. сложно почувствовать Монголию. Здесь Тоглох сайхан прекрасные зочид отели, буудлууд, огромные бизнес-центры, том том бизнес төв, рестораны, дороги, олон зоогийн машины. газар, зам, Чувствуешь машин себя, тэргийг ну, харах юм бол просто харахад в бараг л городе. Европын аль нэг том Даже хотод в явж байгаа юм шиг Европе. санагдаж байна. И Тэгээд только хотоос гарч выехав в Худон, Увс аймагт очиж байж Увс-Аймак, посетив, мы бид посетили, 8 по-моему, сумаар 8 явсан байх. самонов. Их Это сонирхолтой 8 хөтөлбөр самонов, зохиосон это байна была лээ. очень интересная программа. Я смогла Тэгээд почувствовать тэнд очиж настоящую байж Монголию. сая Это потрясающе, Монгол я орныг просто мэдэрсэндээ влюбилась. Потому что надад багтаад барамгүй мы санагдаж съездили в байсан. Давсамон, там я Би выполнила свою өөрийн основную ирэхгүй цель сэтгэл поклонения татгцсан. земле своих предков. Бид Также Давс суманд очиж проехали через Наранбулак би өвөг самон, дээцийнхээ и нутагт далее на мөргөн озеро гэсэн тэр Харгас-Нур. зорж очисон хэрэгээ бүтээгээд И также посетили Наран несколько булаг сум руу самонов на явсан юм. западе и Урак-Нур. Тэндээсээ Хяргас Я нуур орж увидела всю баруун красоту сумуудаар аялаад Увс-Аймака. Также, когда мы Үүрэг летели в нуурт самолете, очсон. я смогла увидеть красоту Би Увс аймгийн Монголии байгалийн с сайхныг үзлээ. самолета. Бас онгоцоор нисж явахдаа Монголын сайхан орноо харж багтаж явлаа. Яалтчгүй хайрлах сэтгэл төрсөн. Что вы вам хотели с Та нашего телевидения? манай телевиз үзэгчдэд Нашего телевидения? юу гэж Наверное, хэлмээр это байна? продолжение Түрүүчийнхээ ответа хариултыг на үргэлжлүүлээд предыдущий хэлэхэд вопрос. би Я могу сказать, нутаг что орноо я үзэж, влюбилась зон в олноо свою таньж, родину, в сэтгэл свою зүрхээрээ страну. уугуул И нутагтай я хайртай очень гэдгийг хотела бы мэдэрсний иметь хувьд возможность, монгол хэлээ выучить сургасан, монгольский язык, Монголтой харилцаа найти холбоотой байж такую болох работу, тийм которая ажил позволит олж мне хийх быть юмсан. ближе к Монголии, Ойр ойрхон приезжать ирж байх чаще, юмсан. и Тэгээд болбол здесь ирж можно даже суурьших юмсан гэж хүсэж явна да. У вас Танд монгольский Монгол язык дээл их зохиж байна шүү. Дели Энэ их потрясающий, сайхан да, дээл это шүү. мне подарил, Энэ дээлийг надад директор Монгол фирмы Costumes Mongol фирмийн Costumes. захирал Я очень бэлгэлсэн юм. благодарна, потому что Би тэрэнд их талархаж байгаа. я потом уже имела Дээл возможность бол сравнить янз бүрийн разные эдэр дели. хийсэн Я знаю, байдаг. что есть Жирийн дели даавн дээл би. простые, Харин энэ бол ткани, маш а үнэтэй вот торгоор эта дели урсан дээл. шелковые, с очень Бас дорогой Монгол шелкой. Costumes Я очень компани надад признательна, энэ юудан малгай хийж өгсөн. компания Mongol Costumes сделала мне такой Би дорогой подарок. маш их Классную, юдомарку. үнэхээр их баярлаж байгаа.
А скажите, Та пожалуйста, свои впечатления. эмээгийн тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу? Бабушка у меня была Миний эмээ бол замечательная. гайхамшигтай хүн л дээ. Мы Даанч Она умерла, эмээ когда минь мне было намайг 16 16 лет, настай я байхад очень өөд хорошо болсон юм. помню. Би эмээгээ Первые маш годы мы сайн жили санаж байна. вместе, затем Эхэндээ бид хамт байж жила байгаад отдельно, дараа нь но тустай мы с байдаг болсон. мамой каждую Гэхдээ неделю к ней 7 хоног приезжали, болгон вместе эмээ дээр очиж помогали. тусалдаг байсан юм л да. Поэтому Эмээ үргэлж өвөөгийн я очень тухай хорошо ярьдаг, помню, өвөөг агуу хүн гэж бабушка хэлдэг байсан. постоянно рассказывала о Гэхдээ нэг дедушке, о сони юм том, нь юу каким он был гэвэл великим человеком. эмээ Причем хизээч өөрийнхөө тухай очень ярьж интересно, байгаагүй. что она никогда Одоо не би говорила насанд про хүрээд себя. үүх түүхийг уншаад Сейчас эмээ уже Монголын төлөө взрослая, хичнээн я их зүйл хийснийг учила, нь мэддэг болоод байна. историю, да, я Харин понимаю, надтай сколько юм она ярьж сделала байхдаа для тэрнийг Монголии. огт дурсдаггүй Но зөвхөн өвөөг мне в ярьдаг байсан болохоор разговоре она би никогда хийсэн про себя не бүтээснийг говорила, она говорила огт только мэддэггүй про байсан юм. дедушку. Тэгэхээр тэр хүн Настолько дотроо надо хичнээн быть даруй хүн байж вэ скромным гэдэг нь человеком харагдаж байгаа юм. внутри. То есть я знаю, Тийм что ээ, она эмээ была бол зарим достаточно юмн дээр жёсткой нэлээд во хатуу многих вопросах, сэтгэл хөдлөлттэй хүн эмоциональной. байсныг би мэднэ л дээ. Да, Гэхдээ нөгөө талаас бодоход возможно, без тийм этих зан качеств, чанаргүй байсан бол тэр хий бүтээ гэсэн юм нь бүтэхгүй ч байсан байж мэдэх шүү дээ. сложно судить. Тийм Ну, болохоор для меня она шүүж была дүгнэхэд просто хэцүү бабушка. юм. Я, конечно, видела, Би да, эмээгээ её мэдгүй характер. яах Я знаю, вэ? что в Дэрэгд нь Монголии харж байсан юм люди чинь. так, Монголд зарим боялись хүмүүс её. эмээгээ сайдаг, Разные болгоомжтой такие эсвэл бүр үл отношения, итгэх да, байдалтай ханддаг байсныг би мэднэ. Да, Гэр я орондоо ч и гэсэн я хатуу тоже огцом зан видела гаргаж байх нь харж байсан. такого сильного, Гэхдээ бид жёсткого бүгд хүн шүү характера. дээ. Би хүмүүсийг хийсэн бүтээснээр нь Ну, дүгнэх хэрэгтэй юм гэж серьёзно, бодож мне явдаг. кажется, людях Би надо өвөө судить эмээ по хоёрынхоо поступкам. хийсэн бүтээсэн тэр бүх зүйлийг И я нүдэрээ вижу, харж что байна. сделали Тийм дедушка болохоор би бабушка. тэр хоёроор маш их бахархаж явдаг да. Бывает ли? Танд у вас харамсах үе гэж байдаг уу? Минута сожаления. Харамсах уу юу? Наверное, если Надад я не яг могу одоо санаанд вспомнить, юм то, орж ирэхгүй наверное, байна. нет. Ну, по крайней мере, Гэхдээ серьёзных байгаагүй баха. каких-то моментов. Ямар ч байсан ноцтой халаглаж харамсч байсан зүйл байхгүй. Үгүй би дотроо бол амьдралыг маш эергээр хардаг. И, Тэгээд ч буддийн шашин, альва асуудал бэрхшээлийн шалтгааны гаднах ертөнцөөс биш. Өөр хүмүүсийг буруутгаж тэднээс асуудлын шалтгааныг хайх биш. Харин өөрөөсөө хайхад их тусдим болдог. Энэ нь хүний дотоод сэтгэлийг хамаагүй зөөлөн сайхан болгодог болохоор амьдралыг чанарын хувьд дээшлүүлдэг гэж би боддог юм. ертөнцийг тусгах гарц хамаагүй эерэг инрэнгүй болж ирдэг л дээ. Ваше Таны истинное зүй ёсны бахархал юу вэ? гордость. Бахархал гэвэл би өвөг дээдсээрээ өвөө өвөө эмээ хоёроо бахархдаг да. Мэдхгүй энэнийг жохом бахархал гэж хэлж болох юм болов уу? Энэ гэр бүл төрсөндөө тэр агуу хүмүүсийн үр сад болсондоо хувь заяанд баярлаж талархсан сэтгэл гэх юм уу да. Тэгээд энийг ухаарах тусам улс их орондоо ямар нэгэн үйлс бүтээх юмсан гэсэн хүсэл өөрийн ирэхгүй төрдөг юм. Яах вэ? Чадлаахан хэрээр шүү дээ. А еще вопрос. Төрийн өндөрлгүүдээс Кто хэн тантай уулзав? Намайг ирмэгц ноён ерөнхий сайд Алтан хуйгай хүлээж авч уулзсан. Би ерөнхий сайдад бараалхах боломж олдно гэж санаагүй байсан юм л да. А можно я? Би танаас нэг юм асуучих уу? Кладбище. Та алтан үлгээд өвөөгийнхэн газар дээр очсон уу? Би өчигдөр өвөөгийнхэн газар дээр очиж ёсыг ёсолж хадаг уяад өргөл өргөлөө. Тэгээд хөшөөнийхэн чулуунд гар хүрээд тэгэхэд би тэгнэ гэж бодоогүй. Би гинтгэн л цэрхэртлээ байсан. Тэгээд одоо ч гэсэн эргээд бодохоор нулимс гарах гээд байна. Хоолой зангираад хэцүү байна. Танд ярихад хэцүү байна уу? Харин тийм ээ, тийм байна. Да, я чувствую. Та уснасаа уухгүй юу? Та уснасаа уу? Энэс цааш үнзгээ зүйлийг бид асуугаад явах үзэгчтэй. Эрхэм сайхан хүний ачин дондолмос зэйлэг нүлж ярьж байна. Энэ бол нэг зүйлийг хэлж байгаа үзэгчтэй. Энэс цааш би олон зүйл асуумааргүй байна.
вопросы. хариулахгүй байж болно. Би нэг юм асуучих уу? Так. Как вы думаете? Таны аав зориг Ваш отец. монголчуудаа ялихгүй гомдсон тал бий юу? Та хариулахгүй ч байсан болно. Я этого не Тийм зүйл замечала. То анзаарагдаагүй. есть я не могу Би сказать аавынхаа точно, санаа что в сэтгэлийг его бол душе, мэдж л байна. но, Магадгүй возможно, аав он зарим нэгэн и обижен на тодорхой каких-то хүнд конкретных гомдсон байж людей, болох юм. но если Харин говорить бүхэлд в нь авч целом, ярих юм бол то аав папа очень любит Монголынхаа ард народ түмэнд Монголии, Монгол и орондоо страну их хэлэхдээ Монголию. тэрнийгээ ч Я это үй үй всегда хэлдэг. слышу в его словах. аав бол И он сэхэтэн очень боловсон хүн интеллигентный л дээ. человек. Он никогда Надад мне ямар не нэгэн говорил тодорхой ничего хүний тухай плохого, ни про кого конкретно. ямар нэг муу юм хэлээгүй. У вас есть план? Танд Монголын иргэн болох гражданин бодол Монгол. байдаг уу? Да, такое Тийм желание во ээ. мне Энэ удаа зародилось ирэхэд в надад этот тийм приезд. хүсэл Я төрлөө. очень хочу Би жить в Монголдоо Монголии. сууршсан гэж маш их хүсэж байна. Ваше впечатление Та о теме Зелен? Сэдэн болын активын талаар ямар сэтгэлтэй байна? Впервые я Би узнала академийн об тухай академии олон от жилийн моего өмнө анх папы, ааваасаа сонссон юм. много лет назад. Яагаад гэвэл потому аав что я маань знаю, что тэр он её академийг тэргүүлж возглавляет. байдаг. Это Тэд прекрасная работа. сайхан Я зүйл хийж байна. благодарна папе, Би я аавдаа тэр благодарна всем академид тем нь людям, ажиллаж байгаа которые бүх входят хүнд их в үйл эту бүтээж байгаад нь академию. баярлаж явдаг. И за их работу, Тэр за бол их труд. олон Это нийтийн байгууллага. организация Тэгэхээр общественная, это получается, тэр хүмүүс что өөрийнхөө люди, цаг завыг тэр ажилд выделяют сэтгэл часть харамгүй своего зориулж байна гэсэн үг свободного шүү дээ. времени, чтобы Би тэр посвятить, хүмүүсийг себя вот этой Маш их деятельности. хүндэтгэж Я маш испытываю их к ним талархаж всем явдаг большое да. уважение и очень им благодарна. Мы все думаем. Бид бүгд вы таныг монгол, монгол хүн гэж боддог. а будете Та их хэлээ сурах уу? родной язык. Конечно. Тэгэлгүй яах Я вэ? постараюсь. Би хичээж байгаад Живя в сурнаа. Москве очень сложно это Москвад делать, байгаа болохоор сурах потому хамаргүй юм. что Яагаад гэвэл в прошлый свой приезд би я түрүү хотела в ирэхдээ Улан-Баторе хідэн өөрөө несколько сурах бичиг самоучителей. худалдаж авсан И, юм. честно, я приехала Тэгээд в Москву, Москвад я очиод пыталась сурах учить, гэж оролдлоо. но Тэгсэн у меня не получается, нэг л сайн потому болж что, өгсөнгүй. у меня нет Яагаад практики, у гэвэл меня много яалтчгүй вопросов, практик дутаж которых байна. мне некому Мэдэхгүй задать. зүйлээ асууя гэтэл хэлээд өгөх хүн Когда байхгүй. я поступала в Би институт, я дээд закончила сургуульд сурч МГУ, байхдаа Институт стран би Азии Москвагийн их Африки, сургуулийн я Аз преподаю Африкийн дээд профессии, но, к сургууль сожалению, төгссөн. не с монгольским языком. Дорн дахны судлаач мэрэгчлээ л дээ. Так получилось. Даанч харамсалтай нь В институте монгол я хэлний знаю, что чиглэлээр если сураагүй. учить язык, там, Дээд конечно, сургуульд бол өөр шүү ты дээ. учишь 7 много хоногт часов в олон цагаар неделю, заалгаж и давтна. результат Тийм заметен болохоор уже после эхний первого жилийн года эцэст обучения. гэлтэл Тем не үр менее, дүн нь харагддаг. его Ийм студенты байдлаагаар учат 5 оюутнууд лет 5 жил сурдаг. интенсивно, Эрчимтэй каждый день. өдөр бүр. И я вот Тэгээд сейчас одоо би думаю, бодож байна л да. как Тэгж 5 жил эрчимтэй өдөр бүр сурах боломжгүй. Надад байнга зааж хэлж өгч байх багшгүй би ч надад яах вүлээ гэж. нет Хамгийн зөв преподавателей, хувилбар бол которые будут постоянно хэлээ со мной. Москвад сурч эхлээд миний төлөвлөж байгаагаар шүү дээ. Наверное, лучший Одоо вариант би это тэртээ тэргүй Москвад начать эргэж учить очиод язык в ажиллаа хийх Москве, ёстой юм чинь. но, по крайней мере, как я планирую. Монголд Да, то есть өдөр всё равно бүр мне сейчас надо возвращаться в Москву, хаяа нэгч биш. работать, но я Өдөр бүр ойр очень байх хочу, тийм ажил олж хийгсэн найти гэж такую работу, бодож байна. которая позволит мне быть Тэгээд ближе к Монголии ежедневно, время от харилцаж времени, ярилцаж байх юм ежедневно. бол И это уже будет наад определенной захын практикой, да, хэлний общения дадлага с болно шүү дээ. иностранцами. Так, я очень рад. Би с вами. тантай нүүр тулж уулзсандаа маш их баяртай байна. Баярлалаа. Таны ажилд их амжилт, амьдрал чинь алс жаргал хүсье. Баярлалаа. Их баярлалаа.